За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол мөнгөний бодлогын газрын дэлгэр жаргал байна. Тэгээ өнөөдөр хүртээмжтэй өсөлтийн талаар та бүхэнд илтгэл танилцуулах болно. Тэгээ илтгэлийн хүрээнд ерөнхийдөө болохоор хүртээмжтэй дэлгэж орчих. Харин томоороо харагдахгүй бах юм. Томоор харагдахгүй байна уу? За. Тийм байна. За харагдчихна уу? За одоо харагдчихна. За. За жаргадах. За. Тэгээд одоо харагдаж байгаа бах тий? Сайн харагдсанаа буцаа байх болчихё. Яг уу PPT-ийн PowerPoint-ын бүхэлдээ харагдаад яг илтгэлийн дангаар харагддаг. Ангичуул болж байна уу? За авч тар. За одоо болж байна. Одоо болж байна тий? Одоо болж байна. Тийм ээ. За. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө болохоор тойван байдлаар хүртээмжтэй өсөлт гэж юу вэ? Тэгээ Монгол улсын хувьд хүртээмжтэй өсөлт ямар хуу хэмжээнд байгаа вэ? Тэгээд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг ерөнхий юм агуулгын хүрээнд илтгэлээ танилцуулах болно. За тэгээд яагаад хүртээмжтэй өсөлт чухал вэ гэхээр ер нь дэлхийн эдийн засаг хурдтай өсгийн хэрээр хүртээмжтэй байдлын талаарх асуудлууд одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд орсоор байгаа. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн өгөөж одоо нэг талаараа улс орон хооронд тэгш бус байгаагийн дээр улс дотроо нийгмийн бүлгүүд бодлон хүн амын хувьд ихээхэн тэгш бус байгаа. Жишээ дурдах юм бол дэлхийн хамгийн баян 8 хүн дэлхийн нийт ядуу иргэдийн тал хувьтай тэнцэх ийм хэмжээний одоо баялаг эзэмшиж байгаа. Тэгээд өнөөдөр дэлхий дээр бол 700 сая орчим хүн ядуу англи хэлд багтаж хоол тэжээлийн дутагдaltaй байгаа. Тэгээд ядуурлын нөхцөл байдал бол цар тахлаас COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улам одоо хурцтаад цар тахлаас үүдээ 100 сая хүн одоо нэмж хүнсний хомсдолд орох төлөвтэй байгааг одоо олон улсын баялагчдын сан тэмдэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү одоо эдийн засгийн хүндрэл нь нийгмийн эмзэг бүлгүүдэд одоо илүү хүн тусч байгаас гадна одоо тусч байгааг одоо харж болно. Тэгээд энэхүү нөхцөл байдлаас одоо дан ганц эдийн засгийн өсөлт хангалттай бус одоо түүний хүртээмжтэй байдлыг бодлого боловсруулагчид давхар харгалзаж үзэх ёстой онцлоод байгаа. Манай улсын хувьд бол мөн ядуу 20% хүн амын хэрэглээнд одоо цар тахлын хямрал онцгой нөлөөлж жижиг дундаа аж үйлдвэрүүд томоохон бизнес эрхлэгчээс илүү их тийм хямралд өртөж байгааг харуулсан судалгаанууд зөндөө байгаа. За тэгээ хүртээмжтэй өсөлт гэдэг ойлголт маань өөрөө одоо за тэгвэл хүртээмжтэй өсөлт гэдэг ойлголт маань юу хэлээд байгаа вэ гэхээр нэгдүгээр болохоор хүртээмжтэй байдал, хоёрдугаар болохоор эдийн засгийн өсөлтийн тохиромжтой байдал, гуравдугаар өөрөө эдийн засгийн өсөлт маань өөрөө өндөр бөгөөд тогтвортой байх гэсэн юм нөхцлүүдээ харгалзаж үзэж байгаа. Тэгээ хүртээмжтэй байдал гэдгийг бол юу гэж ойлгоод байна гэхээр нийгмийн групп буюу одоо яс үндэс гендер одоо үндэс угсаа гэх зэрэгээрээ бодлохоор нийгмийн бүлэг хоорондын тэгш бус байдлыг бий болгох ёстой. Нөгөө талаасаа бас бүс нутгийн хэмжээнд бас бүс нутаг, хөдөө орон нутаг тий хот хөдөө гэх зэрэг ялгагдах байдалгүйгээр хүртээмжтэй байдлаар өсөх ёстой. Нөгөө талдаа болохоор ирээдүйн
өнөөдрийн хэлхийг тогтоож байгаа үеийн хоорондын хүртээмжтэй байдлыг болгож чухалчилж авч үздэг. За тэгээд ерөнхий эдийн засгийн тэнцвэртэй өгөөж нөгөө талдаа бүх хүмүүс хоорондын эдийн засгийн болон улс төрийн тэнцвэртэй оролцоо бүх хүнд хангалттай хэмжээний боломж олгох ёстой. Одоо эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний боломжууд нь тэгш байх ёстой. Нөгөө талдаа эрх мэдлийн хувьд хүн болгон улс төрийн эрх мэдэл үг хэлэх боломж бололцоо нээлттэй байх ёстой гэсэн ийм ерөнхий ойлголтыг авч үзэж байгаамаа. За тэгээ хүртээмжтэй өсөлтийг хэрхэн хэмжих вэ гэд аваад үзье л та. Ерөнхийдөө болохоор улс орнууд одоо бодлогын үндсэн зорилтоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр авч үздэг. Энэ нь ч одоо түгээмэл үзүүлэлт хэвээрээ байгаа. Энэ нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүн нь юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн үйл ажиллагаа хэмждэг, нөгөө талаасаа сайн сайхан байдлыг хэмждэг, одоо өрхийн хэрэглээ, татрын орлого гэх мэт зүйлүүдийг одоо энэ дотор авч үздэг. Гэтэ одоо дан ганц эдийн засгийн өсөлтөөр одоо бодлогын хэмжүүр үзүүлэлтүүдээ, хөгжлийн үзүүлэлтүүдээ хэмжихэд бол энэ хязгаарлалт байгаа. Яагаад гэхээр энэ зүйлийг тусгадгүй одоо зах зээлийн бос үйлдвэрлэлийг тусгаж чадахгүй байгаа. Дээрээс нь байгалийн нөөцийн бууралтыг бол мэдээж тусгаж чадахгүй. Тэгээ хүрээлэн буй орчны бохирдлыг мөн тусгаж хүрээлэн буй орчны зэрэг одоо энэ хөгжлийн чухал үзүүлэлтүүдийг бас тусгаж чадахгүй байгаа. Тийм учраас одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээс гадна бид нэр орлого болон тэр баялагын тархалтыг авч үзэх ёстой. Хэрхэн тэр эдийн засгийн өсөлтөд чанартай ажлын байр бий болгож байгааг авч үзэх ёстой. Гэх зэрэг бусад анхаарах асуудлуудыг давхар ийм хэмжих үзүүлэлтүүдийг давхар анхаарч үзснээр бол бодлого боловсруулагчид нийт хүн амын сайн сайхан байдал хөгжлийн тэр хөгжил эдийн засгийн хүртээмжтэй байдлыг бол харгалзаж үзэх шаардлагатай байгаамаа. За тэгээд ийм учраас одоо бусад орнууд болон олон улсын байгууллагууд бол бусад энэ хувилбар хэмжигдэхүүнүүдийг одоогоор л ашиглаж эхлэдэг байгаа. Жишээ нь бол Бутан улс аж аргалын индекс гэдэг үзүүлэлтийг хэмжээд бодлого боловсруулахтай ашиглаж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас болохоор хүний хөгжлийн индекс, тэгээд OECD-гээс болохоор Better Life Index гэсэн ийм үзүүлэлтүүдийг ерөнхийдөө ашиглаад явж байгаа. За тэгээд дараагийн хэсэгт оръё. За сая хэлсэн зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүнээр бол бид нэр бодлого боловсруулагчид авч үзэх ёсгүй, бас давхар өөр үзүүлэлтүүдийг авч үзэх ёстой. Тэгээд хүртээмжтэй өсөлтийг хэмжих нь бол олон талт тэр олон үндэслэлийг тусгасан янз бүрийн үзүүлэлтүүдийг авч хэмжих ёстой байдаг. Тийм учраас одоо энд Монгол улсын хувьд хүртээмжтэй өсөлт ямар байна вэ гэдгийг авч үзэхдээ одоо олон талт үзүүлэлтүүдийг авч үзхийг хичээсэн байгаа. За тэг эхний үзүүлэлтүүд бол ер нь орлогын тэгш бус байдлыг харуулсан. Одоо Лоренцийн мөрийг авч үзье. Энд бол та бүхэн мэдж байгаа Лоренцийн мөр нь бол орлогын тэгш бус байдал. Энэ 45 градусаас доош байх юм бол орлогын тэгш бус байдал байна гэж үздэг. Тэгээд дээр 45 градусаас холдох тусмаа бол доошлоод холдох тусмаа бол тэгш бус байдал өндөртэй байгааг харуулдаг. За энд болохоор Монгол улсын хувьд бусад улсуудтай харьцуулахад орлогын тэгш бус байдал ямархуу байна гэж үзэх юм бол ерөнхийдөө дэлхийн дунджаас гайгүй байгаа ч гэсэн Европын улсуудаас бол орлогын тэгш бус байдал өндөр байгааг харж байна. За тэгээ энд болохоор ерөнхийдөө 2018 оны хувьд Монгол улсын орлогын тархалт ямархуу байгааг харж байна. Хамгийн өндөр орлоготой 20% бол бараг 41% орлогыг бол бүрдүүлж авах жишээтэй. Үүн дотроо ахиад 26% хамгийн өндөр орлоготой 10% нь бол нийт орлогынхаа 26%-ийг бүрдүүлж байгаа. Ингэж байхад бол бага орлоготой 20% нь бол дөнгөж 8%-ийг эзэлж байгаа. Орлогын тэгш байдал ерөнхийдөө
бусад орнуудтай харьцуулахад гайгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө маш өндөр тэгж орлогын тархалтын хувьд өндөр орлоготой хүмүүс илүү их орлогыг олох эдийн засгийн өсөлтөөс үр ашиг хүртэх ийм хандлагыг бол харж байна. За дараагийн үзүүлэлт бол нөгөө тэгш бус байдлыг илэрхийлдэг Gini коэффициент байгаа. Монгол улсын хувьд мөн л харьцуулж харах юм бол бас бусад Европ улсаас бол өндөр, гэхдээ бусад улсаас гайгүй байгаа. Бүсүүдийн хувьд авч үзэх юм бол бас бүс хоорондын орлогын тэгш бус байдал өндөр байгааг та бүхэн харж байна. За ядуурлын түвшний хувьд аваад үзэх юм бол Монгол улсын хувьд ядуурлын түвшин бол харьцангуй өндөр байгаад байгаа. Бусад улсуудтай харьцуулахад одоо Европ улс, Азийн улсуудаас бол харьцангуй өндөр. Латин Америкийн улсуудтай ерөнхийдөө бас ойролцоо боловч Сахарын өмнөд Африктай харьцуулахад бол бас гайгүй. Гэхдээ ядуурлын түвшин маш өндөр байгааг эндээс харж болно. За тэгээ хот хөдөөгийн хувьд бас л мөн аваад үзэх юм бол хот хөдөөгийн ядуурлын түвшингийн ялгаа өндөр байгаад байгаа. Тэгээд 2014 онд хүртэл бол ядуурлын түвшин буурж исэн боловч энээс цаашаа ядуурлын түвшин маань эргээд ийм өсөх хандлагатай болсон байгаа даа. За ажилгүйдлийн хувьд гэх юм бол Монгол улсын хувьд бас гайгүй ийм үзүүлэлт байгаа. Бусад улсуудтай харьцуулахад Монгол улс дотроо ингээд аваад үзэх юм бол хүүсийн хувьд гендрийн тэгш бус байдал ажилгүйдлийн түвшнээс харахад бол харьцангуй гайгүй. Гэхдээ залуучуудын дунд бол маш өндөр ажилгүйдэлтэй байгааг та бүхэн харж болно. За эрүүл мэндийн секторын хувьд болохоор энд нялхсан эмдэгдлийг авч үзсэн байгаа. Тэгэхэд бол нялхсан эмдэгдэл бол харьцангуй өндөр байгааг бусад улсуудтай харьцуулахад та бүхэн харж болно. Европ улс, Аз, Латин Америк, Хойд Америкт ер нь бол Африкаас бусад бүх орнуудтай харьцуулахад бол нялхсан эмдэгдэл маш өндөр байгаа нь бол эрүүл мэндийн салбар бас мөн анхаарал хандуулах шаардлагатай байгааг та бүхэн эндээс харж болно. Бүсүүдийн хувьд бас нялхсан эмдэгдлийн хувьд бол маш их өндөр зөрүүтэй байгааг та бүхэн харж болно. За дараагийн нэг үзүүлэлт бол боловсролын тэгш бус байдал, боловсролын чанар ямар хүртээмжтэй байдал ямар байгаа вэ гэдгийг харуулахын тулд хүний хөгжлийн индексийг авч үзсэн байгаа. Монгол улсын хувьд гэх юм бол ерөнхийдөө хүний хөгжлийн индексээр гайгүй байгаа боловч бас мөн адилхан бүсүүдийн хувьд маш их ялгаатай. Тэгээд хүний хөгжлийн алдагдал бас мөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. За дараагийн үзүүлэлт бол санхүүгийн эрчимд ба гүнзгийрэл гэдэг үзүүлэлт байгаа. Энэ Монгол улс гэх юм бол одоо ATM-ийн тоо, нийт данс эзэмшигчдийн тоо гэд энэ бүх үзүүлэлтүүдээр ерөнхийдөө гайгүй байгаа боловч нөгөө талд одоо санхүүгийн гүнзгийрэл гэдэг үзүүлэлтээр бол ер нь бас муу байгаад байгаа. Энэ нь болохоор нийт одоо зээлийн хүртээмжтэй байдал те үүн дотор бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүртээмжтэй байдал бол маш хурцаар тавигдж байгаа. Энэ нь бас дунд орлоготой бол өндөр орлоготой орнуудаас бол бага байгааг та бүхэн одоо хувийн секторт олгосон дотоодын нийт бүтээгдэхүүний зээл GDP-гийн харьцаа гэсэн үзүүлэлтээс харж болно. Дээрээс нь хадгаламжийн харьцаа харьцангуй бага боловч одоо нөгөө талдаа зээл гэсэн үзүүлэлт маань иймэрхүү одоо санхүүгийн гүнзгийрэл гэдэг үзүүлэлтийг доош нь татах ийм үзүүлэлтүүд болоод байгаа. Дээрээс нь ахаад Монгол улс нь зөвхөн банкны сектороос хамааралтай, санхүүгийн сектор нь банкны сектороос хамааралтай байгаад байгаа нь дээрээс нь урт хугацаатай бонд, одоо хөрөнгийн зах зээл урт хугацаатай санхүүжилтийн хэрэгцээ шаардлага мөн маш хэрэгцээ шаардлага өндөр боловч одоо түүнийг
хангах тэр санхүүгийн секторын хөгжил бол тутмаг байгааг олон судалгааны ажлуудад мөн бас дурдсан байдаг. За дараагийн үзүүлэлт бол ерөнхийдөө өсөлт маань тогтвортой байна уу гэдгийг эхний ээлжинд бол эдийн засгийн өсөлтийн хэлбэлцлийг бусад орнуудтай Монгол улсыг харьцуулах замаар авч үзсэн байгаа. Ингээд бол Монгол улс нь бол бүх бараг ихэнх улсуудтай харьцуулахад маш өндөр эдийн засгийн одоо хэлбэлцээс хавлгаа өндөртэй байгаад байгаа. Тэгээ энэ нь өөрөө эргээд дунд урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг бууруулах потенциал түвшнээ бууруулахын бас нэг үзүүлэлт болж байгааг олон улсын судлаачид бас онцлсон байдаг. Хэлбэлцэл өндөртэй байх нь эргээд урт дунд хугацаанд хор хохиролтойг онцлсоор байгаа. За ингээд саяны эдийн засгийн хэлбэлцэл өндөртэй байдал нь эргээд өөрөө эдийн засгийн бүтцтэй бол шууд хамааралтай байгаа. Та бүхэн мэдж байгаа эрдэс бүтээгдэхүүний зах зээл маань өөрөө маш их савлгаа өндөртэй байдаг. Манай улс нь өөрөө уул уурхайгаас маш их хамааралтай учраас эргээд бас эдийн засгийн хэлбэлцэл өндөртэй тэр нь өсөлтийн тогтворгүй байдлыг уналт өсөлтийн тэр мөчлөг ойрхон байх тэр шалтгаан бас болоод байгаа. Нөгөө талаас бас гадаадын шууд хөрөнгө оруулалт эргээл энэ нь өөрөө бас уул уурхайн салбартай холбоотой шууд хөрөнгө оруулалт гадаад зах зээлээс бас өндөр хамааралтай байгаа та бүхэн хоёр дахь зурагнаас харж байна. За дараагийн үзүүлэлт Монгол улсын хувьд одоо байгалийн баялгаар баян орон гэдэг утгаараа түүний тогтвортой ашиглалт юу нь ямар хөө байгаа юм бэ гэд хаваад үзэх юм бол одоо энэ дээр бол жинхэнэ хадгаламж гэдэг одоо Justice Saving гэдэг дэлхийн банкнаас тооцдог одоо Монгол улсын яг тэр байгалийн баялагийг ашиглаад одоо бусад баялагуудыг ашиглаад түүнээсээ одоо боловсрол болон бусад хөрөнгө оруулалтуудыг бит олон бит бус хүмүүн капиталын хөрөнгө оруулалтыг хэрхэн хийж байгаа юм бэ гэдэг энэ үзүүлэлтийг харуулж байна. Ингээд бол энэ жинхэнэ хадгаламжийн үзүүлэлт бол 2007 оноос бол тасралтгүй буурсаар ирсэн. Бусад орнуудтай харьцуулахад бас маш бага түвшинд ингээд ирсэн. Энэ нь бол нэг талаас ахиад нөгөө 2008-9 оноос эхлээд бид нүүрс зис гэх мэтчлэн маш одоо өргөн хүрээнд уул уурхай олборлолтыг бол хийж ирсэн боловч нөгөө талдаа дахиад тэрийг бүтээмжтэй хөрөнгө оруулалтад хийх тэр зүйл маань эргээд бас тааруу байгааг энэ үзүүлэлтээс харж болно. За дараагийн үзүүлэлт бол байгаль орчны үзүүлэлт байгаа. Энэ нь болохоор дэлхийн агаарын чанарын тайланд бол Монгол улс бас л агаарын бохирдол ихтэй, агаарын тооцоолт ихтэй гэхээс бол ингээд доогуур түвшинд ангилагдаад байгаа. Тэгээд байгаль орчны хувьд болохоор гамшигт үзэгдлийн тоо жил ирэх тусам ингээд огцон хурдтай нэмэгдээд байгааг та бүхэн харж байгаа. Эндээс бол бид Хэлвэж явлаа. Ер нь цаг юу гэсэн бэ? Цаг ер нь төгч шүү гэж байна шүү. За thanks гэдэг дуусна. За эндээс бас ингээд байгаль орчны үзүүлэлт муу байгааг бид нар бол маш анхаарал татах ёстой асуудлын нэг бол гэдгийг энэ үзүүлэлтээс харж болно. За тэгээ ерөнхийдөө дүгнээд аваад үзэх юм бол орлогын тэгш бус байдал өндөр байгааг та бүхэн харж байгаа. Зөвхөн нийт одоо хүн 20% гэхэд нийт орлогын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлогыг эзэлж байгаа. Нөгөө талаас ядуурлын түвшин өндөр байгаа. Тэгээд хот хөдөөгийн амжиргааны түвшний зөрүү бас өндөр байгаа.
За эрүүл мэндийн үйлчилгээний чанарын хувьд бас анхаарах ёстой асуудлууд байгааг та бүхэн ялгсан эндэгдлээс харж болно. Тэгээд нэмэгдэж буй одоо боловсролын ялгаатай байдал нь бол та бүхэн мэдж байгаа төр хувийн хэвшлийн жилгээл хот хөдөөгийн хувьд маш өндөр байгааг та бүхэн мэдж байгаа боловч одоо яг тэрийг яг хэмжих тодорхой тийм үзүүлэлт бол энд олж чадаагүй. Гэхдээ боловсролын ялгаатай байдал бол нэмэгдэж байгааг та бүхэн өөрсдөө мэдж байгаа хаа. За дараагийн үзүүлэлт бол санхүүгийн хүртээмжтэй байдал одоо гайгүй байгаа боловч нөгөө талдаа санхүүгийн гүнзгийрэл буюу зээлийн хүртээмжтэй байдал түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэл урт хугацаатай санхүүжилтийн хэрэгцээ мөн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа ийм асуудал байгаа. Дараагийн үзүүлэлт бол тогтвортой хөгжлийн асуудал бас тулгамдсан хэвээр байгаа. Бид нар яагаад гэхээр одоо тогтвортой одоо юу байгалийн баялагтай холбоотой байгалийн баялагын тогтвортой ашиглалт одоо тий гих мэт асуудлыг жил ирэх тусам тавьдаг боловч энэ асуудал хэвээрээ байгаа. За тэгээ эргээд одоо энэ тэгш бус байдал ядуурал гэдэг энэ үзүүлэлтүүд маань өөрөө эргээд урт хугацааны эдийн засгийн өсөлтөд бол сөрөг нөлөөтэй юм байгаа. Тэгэхээр ингээд хүртээмжтэй байдал эдийн засгийн хүртээмжтэй байдлыг сайжруулах нь өөрөө эргээд эдийн засгийн өсөлтөө дэмжиж ингээд зөв эргэх холбоонд ороод хөгжлийн одоо зөв голдролд орох ийм хөшиг толгуур үзүүлэлт болно, өвшөөрөг болно. Нөгөө талаар хэрвээ бид нар одоо энэ ядуурл тэгш бус байдал нийгмийн асуудлуудыг анхаарлаа хандуулахгүй бол эргээд энэ нь өөрөө манай эдийн засгийн урт хугацааны хөгжил, эдийн засгийн өсөлтийг бууруулснаар бол одоо хөгжлийн бус тойрогт орох ийм аюултай гэж үзэж байгаа. За тэгвэл хүртээмж өсөлтийг бий болгохын тулд төр хувийн хвшлүүд ямар оролцоотой байдаг вэ гэдгийг энэ схемээр ерөнхийдөө харуулж байгаа. Сая хэлсэн. Одоо ерөнхийдөө болохоор зах зээлийн өөрөө үр дүн нь маш тэгш бус үр дүнтэй байдгийг бид нар засгийн газрын оролцоотой засгийн газрын бодлогыг хэрэгжүүлснээр болохоор илүү их тэгш хүртээмжтэй байдлыг бий болгоод тэгээд тэр нь өөрөө ахаад хувийн секторынхаа энэ хөдөлмөр, капитал, технологи гэх зэрэг зах зээл гэх зэрэг энэ бусад үйлдвэрлэлийн орчсныхаа чанар тэгээд илүү чанартай байдал, хүртээмжтэй байдлыг илүү их нэмэгдүүлснээр ахаад илүү их хүртээмжтэй тэр өсөлтийн гарцыг бий болгоход нөлөөлнө гэж үзсэн байгаа. За тэгээд за энэ яг за тэгээд ерөнхийдөө тэгвэл бодлогыг ерөнхийдөө яаж хэмждэг юм бэ гэдээ бусад улсуудаас аваад үзэх юм бол бусад орнуудтай харьцуулаад үзэх юм бол энд өрсөлдөх дэлхийн эдийн засгийн формоос болохоор өрсөлдөөний индексийг бол тооцож харуулсан байдаг. Энэ нь болохоор эргээд бодлогууд нь хэр үр өгөөжтэй байгаа юм бэ? Улс орны хоорондын бодлогууд нь ямар хэр үр өгөөжтэй байгаа нь тэр нь эргээд зах зээлийн тэр одоо зах зээлийн хүчин зүйлүүдэд яаж нөлөөлөд хэрхэн зах зээлийн механизм үр өгөөжтэй ажиллаж байгаа юм бэ гэдгийг нэг талаараа харуулдаг. Энэ үзүүлэлтээр болохоор манай улс бол бас 141 улсаас одоо бас нийтдээ 102-т орж байгаа гэдэг ийм тааруу үзүүлэлтүүд байгаа. Энд нь одоо хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн систем, бүтээгдэхүүний зах зээл, эрүүл мэнд, макро эдийн засгийн тогтвортой байдал гэх саяны ярьсан үзүүлэлтүүдийг бол ерөнхийдөө бүгднийг хамруулж авч үздэг ийм үзүүлэлт байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ үзүүлэлт маань жил ирэх тусам бас ингээд сайжрахгүй ингээд нэг жилдээ сайжраад нэг жилдээ муудаад ингээд ерөнхийдөө 100-аас 90-ээс 110 орчимд манайх бол ингээд эренблэгдээд яваад байгаа. За тэгээд ерөнхийдөө дүгнэлтээ ахаад нэг аваад үзэх юм бол ерөнхийдөө Монгол улсын хүртээмжтэй байдал сул тэгээд зарим статистик үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо хүртээмжтэй байдлын диагностик тестийг хийхэд бол зарим үзүүлэлтүүд хангалтгүй
ийм байгаад байгаа. Дараа нь болохоор хувийн сектор засгийн газрын нэгт уялдаа холбоо шаардлагатай. Засгийн газрын хувьд бол засаглалын чанар, тэгээд макро эдийн засгийн бодлого, дэд бүтэц, татвар татаасын бодлого, өсөлтийн тогтвортой хүртээмжтэй байдал бол гээд олон талт өнцгөр бол засгийн газрын бодлого хүртээмжтэй өсөлтийг бий болгоход маш чухал ийм үүрэг оролцоотой байгаа. За тэгээд Монгол улсын хүртээмжтэй бодлогын үр дүнтэй байдал бол бусад орнуудтай харьцуулахад тааруу байгааг та бүхэн харсан. Тийм учраас Монгол банк бол одоо нийт бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа байгууллагууд бодлого үйл ажиллагаанда хүртээмжтэй өсөлтийг бий болгох чиглүүлж одоо түүний үр дүн чанарт анхаарлаа хандуулах нь нэн шаардлагатай байгааг үндэслээд одоо онцлоод энэхүү одоо төрөөс мөнгөний бодлогын үндсэн чиглэлд энэ удаад одоо хүртээмжтэй байдлын заалтыг бол шинээр томьёолохоор ингэж боловсруулад байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.